Өглөө эксперттэй хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. За студид маань нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэсэн. Бидний орлог өглөө авч ирж бас өглөө эртлэн телевиз үзэж байгаа үзэгчтэй хэрэгтэй мэдээллийг өгөхөөр хүрэлцэн ирсэн танд юун түрүүнд баярлалаа гэж хэлье. Үзэгч та бүхэндээ зочноо танилцуулаад ярилцлага эхлэе гэж бодож байна. За өнөөдөр манай студид маань сэтгэл судлаач Цогтын Амгалан хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр сэтгэл судлаач гэдэг мэрэгжил сүүлийн жилүүдэд Монгол улсад маань одоо маш их эрэлттэй болж ирж байна. Хүмүүс бас ойлголттой болж ирж байна. Одоо намайг жоохон байхад бол юун сэтгэл судлаач сэтгэл гэж баг байхгүй юм шиг амьдэрдэг байсан үе бол байсан. Тэг яг сэтгэл гэж яг юу хэлээд байна гэдэг асуултаар өнөөдрийнхөө яриаг эхлэе. За тэгэхээр чин зэрэг яг сэтгэл гэж юу вэ гэд асуухаар нөгөө айгу дуусахгүй ярих болох байх л та тий. Тэгэхээр зэрэг энэ бол ерөөсөө л бидний оршихуй шүү дээ тий. Бид нар яг одоо энэ бие гэдэг энийг хайрцагн дотор одоо хайрцаглагдаад ингээ оршиж байгаа боловч бидний одоо амталж мэдэрч байгаа одоо бидний амьдрал гэж нэрлээд байгаа тэр бүх зүйлийн явагдаж байгаа тэр орон зай одоо тэр зүйл дээр одоо бидний янз бүрийн хүртгүү сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээр илрэн гарч байгаа одоо тэр бүх зүйлийн цогцыг л одоо сэтгэл гэж хэлнэ тий одоо өрний сэтгэл зүйн шинжилгээ ухааны үднэс болвол тийм үү за одоо бурхны шашны ч юм уу ихтгэл үнэмшлийн үднэс үзэх юм бол энэ сэтгэл гэдэг чинь ерөөсөө л бидний одоо энэ амьд оршихуй тий одоо яг хүн гэж нэрлэлсэн энэ амьд оршихуйгийн чинь одоо гол тодорхойлогч тэр нэг хүчин зүйл тий одоо мөн чанар гэж хэлж болохгүй шүү дээ тий улаасаа л одоо ганцхан хүнч биш амьтан ч гэсэн одоо сэтгэлтэн гэж үздэг шүү дээ тэгэхээр ерөөсөө л тэр амьд оршихуйн одоо хамаг цөм одоо сүнс гэж хэлэхэр зэрэг одоо хитрхи юу болох байх тийм үү тэгэхээр одоо тэр амьдрал гэдэг зүйлийн явагдаж байгаа тэр орон зай, илрэн гарч байгаа бүх зүйл гэж л одоо хэлэх юм да. За сэтгэл судлаачид тэгэхээр яг хүмүүстэй ярилцаад хүмүүсийн сэтгэлийг судлаад одоо зөвлөгөө өгвөл тэр байдаг. Тэгэхээр ерөнхийдөө би бас бодоод байдیں۔ Яг хувь хүн өөрөө одоо сэтгэл судлаач хүн өөрт одоо яг энэ мэргэжлийг эзэмшснээр одоо яг өөрийгөө яг судалж чаддсан болоо өөрийнхөө сэтгэл зүг бас докторт одоо яг судалж мэдж чаддсан болоо. За тэгэхээр эн чинь нөгөө яг адилхан л нөгөө эмч хүн өвддөггүй гэдэгт л адилхан шүү дээ. Тэгэл эмч хүн чинь яг адилхан өвдөн, шүдний эмч ч гэсэн шүдэн өвдөн шүү дээ, тий. Тэгэхээр сэтгэл судлаач болсноороо өөрөө ингээл сэтгэлийнхээ бүх асуудлыг шийдсэн гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Зүгээр надад ийм асуудлууд байдгийм байна гэдгийг одоо ингээ би мэдчихээн тий. Одоо өөрийгөө арай илүү харьцангуй мэдчихээн шүү дээ. Хурдан таньдаг. Тий. Тэгэл яг адилхан бусад хүмүүс тохиолж байгаа асуудлууд надад ч гэсэн байна. Одоо сэтгэл судлаач болсноороо бүх асуудлаа шийдсэн ч юм уу, ахиж хизээч зовхоо болцсон, ахиж хизээч одоо тэр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг амсгаа болцсон, дандаа зөв шийдвэр гаргадаг болсон ч юм уу гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Яг адилхан нөгөө алдаагаа гаргасаар байгаа. Нөгөө сэтгэлдээ янз бүрийн одоо юу гэдэг уур гомдол, янз бүрийн тэр сэтгэл хөдлөлүүдийг бас амссаар байгаа. Буруу шийдвэр сонголтыг хийсээр байгаа. Гэхдээ энийг би ингэж байна гэдгийг л одоо харьцангуй тий одоо мэддэг болдог. За тэгээд яг нэг хутга ишэндээ эргүүгээл үгээд шүү дээ тий. Тэгэхээр зэрэг яг өөрөө өөртөө нөлөөлөх нь зарим үед бас хангалтгүй байдаг. Мэргэжлийн сэтгэл зүйч одоо яг энэ практик сэтгэл зүйн практикийг яг хийж байгаа хүмүүс олвол жилд 1-2 удаа өөрснөө ингээд үйлчлэгээ авах ёстой байдаг. Тэгэхгүй бол уулаасаа бид нар чинь хамгийн хүмүүсийн эмзэг нандин үнэтэй зүйлтэй одоо харилцах гэж штэ. Тэгэхээр тэр хүн өөрөө тогтоосон хэм хэмжээнээс өөр одоо тийм сэтгэл зүйн төлөв байдалд байх юм бол бас болохгүй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг бас л одоо бид нар нөгөө жилд 1-2 удаа машина засварт өгөөд онцлуулдаг шиг юм зайлшгүй хийдэг. За үзэгч олонтойгоо таныг илүү сайн бас танилцуулахын зүйтэй авах гэж бодож байна. Цогтын Амгалан гэд одоо фейсбүүкээр ч юм уу инстаграмаар бол олон одоо мянган хүмүүс дагж байгаа. Даахгүй одоо цаана үлдчихэж байгаас олон хүмүүс тантай танилцаж энэ хүн юу яриад байна, юу ярих гээд байна гэдгийг бас асууж иж магадгүй тий. Та өөрийгөө нэг сайхан танилцуулаач. За миний анхны мэргэжил бол би хувцсны зураач, урлаг судлаач. За тэгээд би дараа нь энэ мэргэжлийнхээ дагуу дээд сургуулиуд багшилж агаад мэргэжлэр яг үндсэн мэргэжлэрээ бол би тэгж удаан ажиллаагүй. За тэгээд Годл гэх сэтгүүл үүсгэн байгуулад гаргаж ирсэн. За тэгээд би сэтгүүлийг гаргахаа болсноос хойш урлагийнхаа нөгөө сэтгэл судлалын цолоо ахиулсан. За тэгээд би урлагийн ганцаарчлсан ийм одоо юу гэдгийг
урлан ажилласан гэх юм уу. Одоо би өөрийн урлан байгуулаад тэндээ зөвхөн урлаг судлалын тийм ганцаарчилсан уулзалтууд одоо хичээл гэх юм уу тий өгдөг байлаа. За тэгээд ер нь би сэтгэл судлалыг ингээд одоо бодоход урлаг уулаасаа л сэтгэл судлалтай холбоотой одоо тэр чигээрэл сэтгэл шүү дээ тий урлаг бол тэгээд дараа нь бас миний тэр урлагийн ганцаарчилсан уулзалтуудыг зарим хүмүүс бас шүүмжилж байсан. Яг гэвэл хүмүүсийн хүлээлт нь болохоор ингээд урлагийн түүх мэдчих юмсан. За гэр орноо хайтайхан янзлцдаг одоо яадгийн тий нэг одоо изм гэ хүмүүс ярьж хахад бас нэг ингээд нэг дугаа суухааргүй гэлчдэг ч юм уу болыг гэсэн зорилготой хүлээлттэй байсан байлаа. Би болохоор зэрэг тэр одоо зах зээлийнхээ хүлээлтийг мэдрөхгүйгээр ч гэдэг юм уу тий дандаа урлагийн сэтгэл зүй заахад байсан. За тэгж явж хагаад ер нь миний сэтгэл зүйн асуудлууд нэлээд хурцтмал болж эхэлсэн гэдэг юм уу те би бол анх тэр 2010-ад оны үеэс хойш яг өөрийнхөө асуудлуудыг шийдэхийн тулд би яг өөрөө мэрэгжлийн сэтгэл зүйч нарт хандж исэн. За гэхдээ бас ингээд яг бүрэн биш байгааг мэдрээд тэгээд би анх бол өөрийнхөө асуудлуудыг шийдъя гэдэг юм сонирхогчийн хүрээнд сэтгэлийг судалж эхэлсэн гэх юм уу да тийм сэтгэл судлалын тренингуудад хамрагдаад ингэж эхэлсэн. Тэгээд 2-3 жил болж байгаад би ер нь яагаад гэвэл надтай адилхан зовлонтой үе төмөн хүмүүс байна тий. Хүүхдтэйгээ үл ойлголцдог, ээж аавтайгаа эвгүй, амьдралдаа өөрийгөө яг хүснээрээ мэдэрч чаддгүй, одоо янз бүрийн тэр айдас, үл итгэл одоо юу гэдгийг хүний мэдэрч болох одоо бүхэл тэр нөгөө шуургын сэтгэл дотор явж яадаг тий. Тэгэхээр энэ бүхний учрыг би олох ёстой юм байна. Тхийн тулд надад одоо ганцхан сонирхогчийн мэдлэг бол хангалтгүй байна гэдэг үүднээс би одоо аль биесээр 2014 оноос эхлээд ингээд суралцаж эхэлсэн. За тэгээд 2017 оноос эхлээд тэр лекцүүдээ уншиж эхэлсэн. Гэхдээ би тэр үед бол диплома хараахан гардаж аваагүй байсан болохоор энэ бол яг сэтгэл судлалын юу биш ээ, лекцүүд биш. Би бол зөвхөн өөртөө тохиолдсон зовлонгоо адил зовлонтой хүмүүс тус болох байхаа гэж хүрэж байна гэдэг амт лекцүүд 17 онд анх уншиж эхэлсэн. За одоо миний богинохон түүх энэ байна. За лекцүүд гэхээр бас их сонир санагдаж байна л да. Ямар хүмүүс лекцэнд хамрагддаг юм бол бас яг юуны талаар одоо лекц уншдаг талаараа товчхон танилцуулбал. За тэгээд яг миний энэ анх сэтгэл судлал руу ороод үнэхээр ингээд бүр цочирж исэн, гайхширч исэн нэг зүйл бол бидний одоо асуудлууд одоо ихэнх нь бид нар өөрснийхөө ээж аавтай эвгүй тий ойлголцоогүй байгаагаас болдгийм байна гэдгийг мэдсэн явдал байхгүй яа. Бид нар ч юм болов хвчлэн асуудал надад байна. За би одоо жоох ингээл өөртөө жоохон сэтэл өгөөл тий урам зориг өгөөл эсвэл одоо жоохон ийм сураал. За би хэл сураал. Эсвэл би нэг жоохон одоо юу гэдэг чинь нэг уран илтгэгч болоод ингэчүүл одоо өстой ингээл болчих юм шиг ингээд бодоод идэг. Гэтэл хичнээн олон хүмүүс байна тий гайхамшигтай мэрэгчлээ боловсралтай нийгмийн өндөр байр суурьнд хүрсэн ч гэсэн яг сэтгэл зүйн төлөв байдлын хувьд бол одоо нэг аз жаргалгүй гэдэг англи руу орчхоор тий нэг азгүйчүүд гэдгийн аримд орчхоор ийм хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр анх би бол энийг сонсоод үнэхээр гайхширч исэн, хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. За тэгээд тэрийг зөвшөөрөх гэж мэдээж тэгэл 1-2 жил болсон л доо. За тэгэл яалтчгүй одоо ингээл бидний өнөөдрийн амьдралдаа амжилтгүй байгаа янз бүрийн хайр сэтгэлийн болон нийгмийн янз бүрийн харилцаануудад бид нар амжилтгүй байгаа хүүхдүүдтэйгээ үл ойлголцож байгаа тий энэ бүхний цаана дандаа би ээжтэйгээ ямар харилцаатай вэ? Би аавтайгаа ямар харилцаатай вэ? Би аав ээж хоёроос ямар мэдрэмж авдаг вэ гэдэг зүйл ингээд байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ олж мэдсэн бүхнээ би яг өөрийнхөө туршлага дээр тийм үү одоо энэ лекцүүд ингээд би анх ингээд бүтчихээлээ. За тэгээд хүмүүс бол надаас бол асуудаг энэ лекцүүдийг ямар хүн одоо лекц тавиад байна. Энэ тренингийг ямар хүн явуулаад байна. Хүүхдүүд нь ямар хүмүүжлтэй, ямар амжилт үзүүлж байна. Нөхөр нь одоо ямар хүн одоо гэдэг ч юм уу те гэж асууж байна. Тэгээд би өөдөөс нас хэлдэг. Та нар ингээд зөв намайг аягүй сайн судлах хэрэгтэй. Ягаад гэвэл одоо хамгийн чухал зүйлээ ингэж найдаад за энийг одоо засаад өгөөч ч юм уу гэх ингэж шүү дээ. Хэрвээ миний хүүхдүүд ямар ч асуудалгүй байсан бол би хэр зэрэг мэрэгчлэлтэн байх уу те хэрвээ би одоо гэр бүлтэй огт асуудалгүй одоо ямар ч өөс хэвгүй байсан бол би өөрөө ямар ч зовлонгүйсэн бол би зүгээр л нэг одоо айгүй сайн ном чийжилсэн одоо жоохон газар орон үтсэн энэ тентхийн одоо нэг за тэр тэгжилдэг энэ ингэж хэлдэг гэдгийг л мэддэг хүн байх байлаа шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйн галтгоонд бол одоо янз бүрийн юмнууд буцалж байгаа шүү дээ. Улаасаа л бүхэл галтгоонд янз бүрийн юмнууд буцалж байгаа тий. Тэрэн дотор би саяхан нэг багшийнхаа хэлсүүгээ бичсэн байгаа да. Улаасаа л энэ тогоонд тал нь ингээ хүний сэтгэлээр наадж идэг, тал нь тэрнээс нь эдгэж идэг
гэдгээр бол үнний ортол ахгүй тий бүх одоо сэтгэл зүйч сэтгэл судлаач нар энэ хэлсэн үг болгоно нь үнэн үү гэвэл бас л тийм биш тий тэгээд би тэр бүхнээс одоо энэ хугацаанд сонирхчийн болон одоо яг мэрэгчлэлийн хувьар энэ сэтгэл судлал гэдэг энэ одоо шинжлэх ухааныг үзэж эхэлснээс хойш үзсэн харсан бүх юмаа би шууд хизээч ярьдаггүй. Би дандаа одоо нэгсдээ өөрийнхөө амьдралаар яг батлагдаж за энэ бол үнэхээр үнэн шүү, үр нөлөөгөө өгдөг шүү. За тийм шүү гэдгээл одоо баталж амжсныгаа ч их юм уу да тий ярьдаг. Тэрнээс миний одоо баталж амжаагүй бас зөндөө олон сайн сайхан байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгээд анх бол энэ лекцүүд гарч иржсэн. Тэгээд миний хамгийн анхны тэр гэрээ гигүүлийн цомог бол 5 лекцтэй. Энэ бол ээжтэйгээ эвлэрэхэд зориулсан байдаг. За дараагийн зөвхөн эмэгтэйчүүдэд гээд зориулсан энэ цомог бас 5 лекцтэй. Яг ерөнхийдөө эрэгтэй хүмүүстэй харилцааг ярьж байгаа боловч цаана дандаа л нөгөө аав охин хоёрын харилцаа хөвчлэн явж байгаа. За тэгээд амьдралын зохиолын цомог гэл ингээл цаашаа явна л та. Таны ярианд донд нэг их сонин зүйл гарлаа л да. Ээжтэйгээ аавтайгаа эвлэрэх гээд хорвоо дэлхий дээр хамгийн гайхалтай зүйл бол хүн бүхэн ээж аавтай тэр нэг сайхан. Гэхдээ ээж аавтайгаа хамт өсөөгүй амьдралдаа харж байгаагүй хүмүүс ч гэсэндээ бидний дунд байж идэг те. Тэдгээр хүмүүсийн хувьд ямар ч хамаагүй зүйл юм шиг санагдах гэдэг юм шиг орхигдох гэдэг юм шиг санагдаад байна л да. Энэ дээр уулаасаа одоо ингээд тренинг маань нэлээд олон удаа явагдаж байгаа. Явах болгонд л хүмүүс хэлдэг. Тренингд одоо цахим сургалтанд те орж ирсэн хүмүүс хүртэл хэлдэг те. Би аавыгаа танихгүй, би ээжигээ танихгүй, би амьдралдаа уулзч үзээгүй. Аавыгаа огт мэдгүй ч хүмүүс байна. Тэ за бүр аав ээжгүй одоо маш сонин хувь зайтай хүмүүс ч гэсэн байгаа тийм үү. Тэгэхээр зэрэг бидний тэр одоо эвлэрэл гэж яриад байгаа зүйл бол одоо яг ингээд ээж дээр очиод тий одоо эвлэрээд ч юм уу аав дээр очиод одоо хамаг юм уудалж яриад ойлголцоол энэ зүйл биш байхгүй юу. Тэгэхээр бидний одоо улаасаа л аав ээж гэдэг чинь бидний дотор байгаа төсөөл шүү дээ тий одоо тэр төсөөлөл яг жинхэнэ бодит аав ээжийн маань яг ямар байсан бэ гэдгээс мэдээж хэрэг зөрдөг. Улаасаа л энэ хорвоо дээр байгаа бүх юм ихэвчлэн төсөөл байх гэдэг шүү дээ тий. Яг амьдрал дээрээ бид нэр одоо нөхрийгөө жишээлбэл бид нар янз бүрээр ингээл тодорхойлно шүү дээ. Миний нөхөр ямар вэ гэхээр тэр бол зөвхөн миний л харц, миний л бодол шүү дээ тий. Тэр нөхөр яг амьдрал дээрээ ямар вэ гэдэг бол нэг асуудал. Тэр нөхрийг мэдгүй одоо за өөр эмэгтэй ч юм уу аав ээж нь ч юм уу тодорхойлвол бас ахаал өөрөөр тодорхойлно ш. Тэгэхээр энэ бол бидний л төсөөлөл тэрийг харж байгаа. Яг тэрнтэй адилхан бид нэр аав ээж гэж ярьж байгаа маань тэр аав ээжийг харж байгаа бидний харц бидний төсөөлөл байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бид нар бүгдээрээ аав ээж гэдэг үгийг мэднэ те. Аав гэж хэлэхэд бидний сэтгэлд юу төрж байна. Тэгэхээр хүмүүс би аавтайгаа уулзч үзээгүй одоо аав бол надаас айгүй хол, алсын, хоосон, тодорхойгүй тэг ингээд барьцгүй, баримжаагүй ийм байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэр хүний доторх аав нь тийм л байна гэсэн үг. Одоо тэр хүн одоо эр хүнтэй харилцахад харилцаа нь яг одоо саяын тодорхойлтууд байхгүй юу. Ер нь одоо маш бүдүүлгээр шууд магчлаад хэлчихэд бид нар аавыгаа одоо аавтайгаа харилцаж байгаа харилцаагаа бид нар яаж тодорхойлж байна? Бид нар эрэгтэй хүмүүстэй харилцаж байгаа харилцаанд харилцаанаас тиймэрхүү зүйлийг мэдрээд идэг. Бид нар ээжигээ одоо ээжтэйгээ харилцаж байгаа харилцаагаа яаж томьёолж байна? Бид нар өөрснөө эмэгтэй өмнөхөө хувьд тиймэрхүү л байдалд одоо байдаг гэсэн үг байхгүй. Үр хүүхдтэйгээ бас тэгж ойлголцдог. Нийгмийн дунд амжилттай байх нь ч гэсэн одоо яг тэр томьёолт байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар ээжигээ одоо юу гэж хэлж чинь энэ бол бидний баг амжилтын томьёол баг одоо байх гэдэг. Яг шууд ингэ хэлчихээр энийг одоо дэлгэрүүлж ярих юм бол дуусах байгаа болохоор би шууд ингэ айгу бүдүүвчлээд хэлчихэж байна л да. Тэгэхээр зүгээр гаднаас нь харахад мэдээж ээж аав гэдэг хүмүүсийг гүйцэх хүн байхгүй шүү дээ энэ хорвоод тийм хүмүүс бол хүний дээд тэгтээ ямар нэгэн шалтгаанаар хүүхдүүд аав ээжтэй гомддог. Ямар нэгэн байдлаар дутуу хайрлагдсан ч юм уу би аав ээжээсээ хүссэн юм авч чадаагүй аав ээж намайг үл тоодог байсан. Одоо юу гэдэг чинь те янз бүрийн юм дурсамжууд байдаг. Энэ үнэн үү худлаа юу гэдэг бол өөр асуудал байхгүй юу? Гол нь хүүхэд тэрийг ингээд мэдэрсэн, тийм дурсамжтай тэрэндээ итгэцэн. За тэгэл гаднаа аав ээжтэй ингээд сайхан амьдрал, өсөөл том болоод гэр бүлтэй болоод үр хүүхэд төрүүлэл ингээд явж болно. Харин тэр
одоо юу гэдгийг тэр мэдрэмжийн голомт гэх юм уу да тий тэр ингээ идэгдгүү ингээ бидний нэг сэтгэлийн хүндүр газар болоод үргэлж байгаад байдаг. Тэгээд дараа нь ямар ч хүнтэй харилцсан тэр имзэглэл ингээ мэдрэгдээд байдаг байхгүй юу? Хэрвээ бид нэр одоо хангалттай хайрлуулаагүй л гэдэг мэдрэмж байгаа бол өөр ямар ч хүнтэй харьцсан би нэг л дутуу хайрлагтаад байгаа юм шиг. Манай нөхөр намайг арай л нэг үл тоохоод байгаа юм шиг. Эхнэр маань нэг арай л биш юм шиг тий. Хүүхдүүд маань хүртэл ингээл яагаад юм шиг энэ мэдрэмж байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ээж аавтай эвлэрнэ гэдэг маань дотроо байгаа тэр ээж аавын тухай төсөөллийг л одоо өөртөө ээлтэй болгоно л гэсэн. Хүн болгонд одоо яг би автоматар за яг ээжийг ингэж бодроо гэхгүй шүү дээ. Хүн болгол өөртөө ямар ээжийг ээлтэй гэж бодож чинь, ямар ээжийг хүсэж чинь, ямар аавыг хүсэж чинь тэрийг л одоо босгоно гэсэн үг. Тэгээд ээж аавтай холбоотой тэр гомдлуудын цангилааг тайлна. Одоо бусад янз бүрийн гомдлоос гадна өөр маш олон мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тэр бүхнийхээ учрыг л олно гэсэн үг л дээ. Таны ярин дээрээс бас ажиглаж байхад аливаа асуудал одоо сэтгэл зүйн асуудалд орсон хүмүүс цаана ээж хоёртойгоо харилцаж байгаа харилцаа нь бас болохгүй байгаа гэдэг юмыг ойлгож авлаа л да. Тэгэхээр жишээлбэл миний хувьд бол би ээж хоёртойгоо зүг зүгээр байгаад байдаг. Тэгсэрнээ наавар миний асуудлууд ганц нэг сэтгэл зүйн юм асуудал үүссэн байж байдаг. Тэгэхээр би цаагаараа бас ээж хоёртойгоо тийм таагүй харилцаа үүссэн байна гэсэн. Одоо үүссэн байна гэсэн үг биш л те. Одоо энэ бол хөвчлэн бидний нэг хүүхэд наснд байхад тогтсон зүйлс ахгүй. Бид нэр ингээд бага наснд байхад бидний нэг мэдээллийн одоо хэмжээ айгүй бага штэ тий. Бидний хувьд бол аав ээж хоёр бол баг ингээд бүх ертөнц баг шахуу тий. Бид нар аав ээж одоо ямар байх ёстойг мэдэхгүй. Тэгтээ тэр хүүхдийн хувьд бол бүх зүйл нь байдаг. Тэгээд ямарваа шалтгаанаар хүүхдүүд би одоо төрүүлсэн штэ. Янз бүрийн шалтгаан байж болно. Аав ээжтэй гомддог. Одоо үнэхээр баг бурхан ээж аав өстө хүүхдээ нөгөө юу гэдэг вүлээ нөгөө тостой гараар бариагүй тоостой газар тавиагүй ингээд инхрийлээд өсгцэн байхад хүртэл хүүхдэд одоо ямар нэгэн тийм асуудал байдаг. Одоо уулаасаа ганцхан миний хэлдэг үг биш. Одоо бүх сэтгэл зүйчнэрийн нөгөө амны уншлах болсон үг байгаа шүү дээ. Та бүр бурхан байсан ч гэсэн таны хүүхдүүд сэтгэл зүйчдэр очих юм бол тэднэрт хэлэх үг заавал олдно гэж тий. Тэгэхээр энэ бол ингээл ерөөс ертөнцийн жамал байхгүй юу? Би ээжтэй туйлын хайртай аав ээжигээ одоо бүрстэ ингээл үнэхээр ачтны дээд гэж боддог байсан ч хэрвээ ингэх юм бол одоо тэр гомдол гарч ирж болно. Тэр 5 настай үеийн, 7 настай үеийн, 10 настай үеийн ч юм уу тий. Тэгэхээр тэр бол манай ээж аав муу байсан гэсэн үг ерөөсөө биш шүү дээ тий. Тэр бол миний харцтай холбоотой байх гэдэг. Тэгэхээр зэрэг энэ юмаа бид нар одоо засах гэдэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд нөгөө талаасаа одоо түрүү та нар надаас асуусан шүү. Одоо сэтгэл судлаач өөрийнхөө асуудлыг хэр зэрэг шийддэг вэ? Тэгэхээр миний хүүхдүүдэд миний тухай хэлэх үг байгаа гэдгийг би одоо хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Одоо жирийн одоо юу гэдгийг сэтгэл судлалын талаар одоо хангалттай одоо мэрэгжлийн мэдлэггүй ээжийн хажууд болвол хэрвээ миний хүүхдүүд ямар хизээ нэгэн цагт надад гомдлох юм бол тий надад ч бай өөр хүмүүст ч бай гэх юм бол би тэрийг зүү ясна гэж хүлээж авахгүй. Яагаад гэвэл энэ бол уулаасаа тийм байх ёстой. Харин хүүхдэд хэрвээ хизээж би ээжтэй гомдож үзээгүй, хизээж би ээжтэйгээ үл ойлголцолд хүрж байгаагүй одоо би ээжээс авъя гэсэн бүх юм авсан ээжтэйгээ би ингээл яг одоо нэг долгион дээр нэг цагт ойлголцдог гэж ярьж байгаа бол энэ бол худлаа аахгүй. Тийм юм хизээч амьдралд байхгүй. Яг гэвэл шал хоёр өөр ертөнцтэй. Тэгэхэд ээж хүүхд хоёрын үзэл бодол зөрнө, үл ойлголцолд хүрнэ. Ээж өөрийнхөө үзэл бодол, хүүхэд өөрийнхөө юмыг гаргана, сүргэлтэн үүснэ, маргаан үүснэ. Энэ бүхэн болвол эрүүл харилцааны зайлшгүй байх ёстой зүйл. Зарим хүмүүс бас хэлдэг шүү дээ, тийм өөстө хизээч ам урийж үзээгүй, хизээч муудалцж үзээгүй гэд тий. Тэгэхээр зэрэг би бол тийм юмд итгэдэггүй. Намайг тэгжлэхэр хүмүүс өөрөө ааш мутан билгүү те гэж хэлдэг. Тэгтээ эрүүл саруул ухаантай хоёр хүн нэг гэр дотор ингээд одоо хэдэн 10 жилиг битгий хэл 2 3 өдөр болоход хүртэл үл ойлголцол гарна шүү дээ. Бүр нэг соёлынч бай. За бүр Улаанбаатар хотын нэг дүүргийн нэг байрны нэг ангийн одоо яг адилхан хоёр хүүхэд байсан ч хизээж бүх юмыг яг адилхан харна гэж байхгүй. Тэгэхээр тэр болгоны одоо жоохон гажууд болгон дээр бид нар үл ойлголцол гарна. За ойлголцолд хүрхэн ч байна. Эсвэл дор дороо нөгөө гомдол үзий ядал янз бүрийн юмнуудыг тэгээд үлдэх нь нөгөө гэмтэл аваад үлдэх нь ч гэсэн байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол зайлшгүй. Зүгээр тэр гэмтэл ихүү багуу хэр зэрэг хоруу чанартай байна вэ гэдэг ч юм уу те тэрэндээ л байгаа болохоос хүн болгонд одоо их бага хэмжээгээр байгаа. Зарим нь бол зүгээр мартцсан байдаг.
нийгэм өөрчлөгдөхийн хэрээр асуудлаас өөрчлөгдөд байна те. Бид нарыг жоохон байхад манай эмээ өвөө маань одоо жишээлбэл том хүмүүс байна одоо гар гэдэг ч юм уу те. Тэгэхэд одоо тавхтай эдэнээс хамаагүй авч болохгүй гэдэг ч юм уу те. Одоо бол одоо хүүхдүүдэд тэгж хэлэх юм бол яагаад намайг одоо ингэж те одоо ад үзэж байгаа гэдэг ч юм уу ийм жишээтэйгээр хүлээн авдаг болсон байна. Бас нийгэмд маш том асуудлууд үүсгэж байгаа хүмүүс бол бас хүүхэд залуучууд болоод байна л да. Хүмүүсийн санаа зовоож байна. Олон асуудлууд гарч байна. Монголын айл бүрт ямар ч үсэн энэ асуудал байгаа хүүхдтэйгээ ойлголцохгүй. Одоо ингээ хүмүүжүүлж чадахгүй байна тий. Тэгээ гадаад руу сургууль явуулъя гэдэг ч юм уу. Ийм тийм өөртөөсөө холдуулснаар л асуудлыг шийдэх гэж тий. Эсвэл одоо тэрнийг багшд нь даатгаад орхиё гэдэг ч юм уу. Тэрэн дээр та юу яаж харж байна? Юу гэж харж байгаа? Тэгэхээр нөгөө улаасаа л би нөгөө номоо барина. Тэгэхээр номоо барихаар улаасаа л хамгийн гол нь ээж аав гिचж штэ тий. Гэхдээ энэ нь ээж аав хоёр одоо ингээл 24 цаг хүүхдийг хажууд байгаад ч юм уу ингэн гэсэн вирусд биш тий. Хүүхдийг хүмүүжүүлнэ гэсэн вирусд биш. Зүгээр л үлгэрлэх байгаа байхгүй. Бид нар одоо маш олон одоо ерөөсөө л ингээл бидний амьдралын жишээ штэ. Бидний ээж аав ямар зүгээр л одоо бидний өөрийн жишээ штэ тий. Хүүхдтэй нэг юм хэлдэг тий. Цаа чи үнэнч байх хэвээр чи тийм байх хэвээр гिचэл одоо төд удалгүй л одоо юу гэдэг чинь тий хамгийн наазахын чинь намайг асуул байхгүй гэж хэлээрээ. Гэл одоо бидний үлгэр жишээ шүү дээ тий. Тэгэл та нар ингээ эвтэй сайхан байх хэвээр аз жаргалтай гэр бүл байх хэвээр гिचэл хүүхдүүдийн нүдэн дээр аавтай нь ээжтэй нь одоо бид нар чинь харилцаа ингээ харуулж байгаа үстэй тий. Би тэр хүнд яаж хандж гин, яаж хүлээж авч гин, хажуудлынхаа хүний одоо төрхөн хугацааны бүтлгүүтлэгч байдаг юм уу, алдаагч байдаг юм уу, бид нар хэрхэн хүлээж авч байна вэ гэдгийг ингээ бид нар харуулдаг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд маань за дараа нь ингэхэл юм байна гэл уулаасаа тэгч хүмүүждэг. Одоо жинхэнэ хүмүүжлийн хэв маяг бол ганцхан бидний үлгэр жишээ. За тэгээд бид нар өнөөдөр одоо маш олон асуудлууд байгаа ч гэсэн нэг түгээмэл байгаа асуудал бол бид нар ерөөсөн амьдралаас таашаал авч чаддаггүй. Бүгдээрээ амар зовлонтой, янз бүрийн зовлонтой. За тэгээд тэр нь одоо бидний дунд бол одоо учиргүй яг үлбэрч үхээд байгаа ч юм уу одоо айхтар дайнд чинь байхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө бас монголчуудын аз жаргалын индекс бол тийм хараахан өндөр биш шүү дээ тий. Тэгэхээр бид нар одоо жаргал гэж ийм байдаг. Амьдралаас ингэж ханал таашаалыг жаргалыг авдаг гэдэг жишээ одоо хэр олон байна. Аав ээж маань одоо амьдралыг юу гэж ярьдгүү байсан бэ гэл ингээл үзэхээр бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэгэж бид нар хүүхдтэй ингэж хүмүүжүүлчихэд дараа нь тэрийг зүгээр ингээд академик боловсрлоор нэг газар очиод хэдэн цагийн турш суужгаад янз бүрийн багш нарын ингээд дундаас тэр хүн засраад тэр хүний одоо ертөнцийг үзэх үзэл нь өөр болоод одоо тэр оюун санааны зөв эргүүлэхт орно гэдэг бол ер нь юу л бол тий. За нөгөө талаас бид нар хүн болго одоо нөгөө асуудлын гол нь одоо тэр юу байгаа аахгүй юу? Бид нар хайрлуулахыг хүсдэг тий. Бүр нөхцөлгүй ямар ч нөхцөл болцолгүйгээр хайрлуулахыг хүсдэг. Одоо яг энэ чигээрээ одоо хайрлуулахыг хүсэж шүү дээ тий. Тэрнээс биш одоо юу гэдэг чинь. Гэтэл бид нарыг багаас нь яаж хүмүүжүүлдэг гэвэл онц сурвал одоо ингээл охин хүүхэд бол айгүй хүмүүжлэлтэй байвал одоо тэгвэл ингүүл те одоо хүмүүсийн хажууд одоо энэ тавхтаж ихэр хавдаггүй байвал чи айгүй сайн хүүхэд гэт тэгээд бид нар сайн хүүхэд хайрлуулахын төлөө бид нар юу эсийг хийсэн бэ энэ амьдралдаа те хүсээгүй мэрэгчлээ эзэмшээ хүсээгүй ажиллаа гэд хүсээгүй үнтэйгээ суугаад хүсээгүй амьдралаараа амьдраад одоо зөвхөн хайрлуулахын төлөө бид нар тэрийг хийж байгаа шүү дээ бид нар алхам тутамдаа өөрснийгөө хүчрхийлж байгаа тэгээд бид нар бол одоо багада ээж аваасаа одоо тэр асуудал гэдэг одоо яриад байгаа юм чи одоо яг юунд очиж байна л да. Нөхцөлгүй хайрыг мэдэрчээсэн бол бидний одоо асуудал маш бага байх байхгүй юу. Тэр сэтгэл зүйн огт асуудалгүй байна гэдэг бол байхгүй тийм. Хэрвээ хүн миний сэтгэлд ямар ч асуудал огт байхгүй гэж байгаа бол хэрвээ тэр хүн одоо бүр нөгөө өндөр түвшин түрээд гэгэрсэн одоо өнөө маргаашгүй бурхан болох гэж байгаа биш л бол эсвэл тэр худлаа эсвэл тэр хүнд ёстой жинхэнэ асуудал байна гэсэн үг. Биднэрт ийм сэтгэл зүйн бага зэргийн асуудал заавал байх хэрэгтэй. Яг л байгалийн цаг ууртай адилхан шүү дээ. Бүр ингээл төгс өдөр гэж юу н баг байдгүй үстэй тий. Нартай байвал нэг жоохон хураа ч юм уу бороо орчгол жоохон тийм ч юм уу ер нь тийм л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол улаасаа л байгаль хүний байгаль ч гэсэн яг адилхан шүү дээ тий. Тэгээд яг тэр чамайг би нөхцөлгүй хайрлаж байгаа шүү. Чи миний хувьд үнэхээр үн цэнтэй маш чухал шүү гэдэг мэдрэмжийг л ээж аав нь бол өгдөг байх л учиртай юм байна. За тэгээд ээж аав нар минь хөөрхий чадлын хайраар хичээсэн. Бидний нөгөө энэ үнцэг маань бас жоохон нарийнхан байна. Бид нар тэр мэдрэмжийг бас авахгүй ч юм уу байна шүү дээ тий. За гэхдээ энэ нөхцөлгүй хайр гэдэг чинь хүүхдэд бүх юмыг одоо ингээл зөвшөөрнө гэсэн үг биш шүү дээ тий. Гэтэл одоо сүүлийн үед тэр нөгөө нөхцөлгүй хайр гэл ингээл ярьж байгаа тий өрнийн сэтгэл судлал тэгэнгүүт тэрийг хүүхдтэй ингээл бүгдийн зөвшөөрнө
гэж ойлгоод за тэгээд нөгөө хүүхдэд маань болно болохгүй гэдэг хэм хэмжээ ерөөсөө байхгүй тий орон зай мэдрэмж байхгүй хаана яах вэ хинтээ яах вэ цаг хугацааны мэдрэмж хамгийн гол нь өөртөө энэ тус болох уу хор болох уу гэдэг хүүхд ерөөсөө ялгадаггүй ерөөсөө бүгдээрээ болдог одоо ийм л болчлоо л да тий тэгээд эхнээсээ ингээд бид нарт эргээд бидний нөгөө нэг уран бүтээн шүү дээ бидний тий тэгээд нөгөө бидний бүтээсэн урлаг маань ингээ өөрснийгөө харуулж шүү дээ тэгээд бид нар өөрснийхөө хийсэн киног үзээд өнөөдөр ингээд аимшигын кино гэж ер нь тэгж шүү дээ тэгээд яг үдэ тэр нөгөө нэг ер нь төгс 100% юм гэж байхгүй шүү дээ тий урдны Монгол уламжлалт болвол одоо яг тэр ахцхаа хүндэтгэх байдаг ч юм уу тий зарим нэг зүйл дээр хоригтой зарим нэг зүйл дээр ингээ жоохон сул тавиад хүүхдийг жоохон ингээд нэг хөрвийн аргаар ч юм уу тий өөрөө баг хүн болчдөг ч юм уу энд сайн ч зүйл байсан муу ч зүйл байсан одоогийн бас энэ хүмүүжлийн орчин үеийн тий хит одоо юу гэдгийг эрхчлөөт энэ хэв маягт ч гэсэн сайн зүйлж байгаа муу зүйл ч гэсэн байгаа шүү дээ. Бид нэр ерөөсөө ингээ бусдын хил хязгаарыг мэдрэхээ болцсон тий одоо бусдынхыг мэдрэхгүй байх гэдэг юм гэдэг чинь бид нар өөрснийхөө хил хязгаарыг ерөөсөө мэдрэхгүй байгаа шүү дээ. Ерөөсөө хаана би байна хаана одоо тэр хүн байна одоо би яавал өвдөх вэ гэдгийг одоо бид нар мэдэхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бусад хүнийг өвдөхийг юм чинээ бодохгүй. Одоо бусдыг өвдөх гэж байгаа хүмүүс бол өөрийнхөө өвдөлтийг юусаа анзаардаггүй, өөрийнхөө сэтгэлийг мэдэрдэггүй хүмүүс байх гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор тэр хүн айгүй амархан бусдыг ингээл юу л бол юу хийчих шүү дээ тийм. За түрүүнд бас таны яриан дээр гарч ажралын индекс ер нь нэлээдгүй бага гэж байна. Тэгэхээр яг аль насныханд яг ажралын индекс илүү бага байгаа тийм. Танаараа өөрчлөж байгаа хүмүүс яг хэдийн хэмжээний насны хүмүүс яг танаар хөвчлэн очиж байна. Тамирах тусмал ах байж. За тий янз бүрэлтэй яг би өөрөө 40 гаруй наснда энийг хийжсэн болохоор одоо яг нэг ийм яг өөрийнхөө мэддэг юм ярьж штэ тий одоо за нэг хэдэн хүүхэдтэй нөхөртэй за бас бус юмыг ингээ үзсэн бас одоо ажил албаны янз бүрийн салбаруудад тий унаж босоод үзсэн ч юм уу. За тэгэхээр тиймэрхүү юмыг ингээ ярьдаг болохоор мэдээж сонирхож байгаа хүмүүс нь тэр насны байх магадлал өндөр. Гэхдээ нөгөө ээж хүүхэд гээл ярихаар уулзаа бүх насныхан ирдэг. За хамгийн залуу үйлчлүүлэгч нь бол нэг 16, 17 хүрч исэн хүүхэд байсан. Миний амжилтсан дээр ирж исэн. Би бол анх бараг одоо хэрэггүй дээ гэдгсэн ээж нь бол айгүй ухаалаг хүүхэд өөрөө бас айгүй сонирхож байгаа гэд. Тэгээд тэр охин эхний цомог дээр ирж сууж исэн. За тэгээд миний одоо мэдж байгаагаар бол хамгийн дээдл нэг 65 настай хүн байсан. За тэгээд уулаасаа жаргал зовлонд нас байхгүй шүү дээ. Тэгэл бид нар ингээл эргээд бодоход бид нар хүүхд тахтаа ингээл яг амар жаргалт байсан гэл бид нар ярьдаг те хүүхд настай айгүй сайхан байсан. Зүгээр одоо бодоход бид нар зүгээр хүүхд насанд бид нарт энэ нэг одоо юу чи ажлын хариуцлага янз бүрийн зээлийн дарамт марамтал байхгүй л байсан байхгүй. Тэгвэл бид нарт зовлон байсан шүү дээ. Би л одоо хүмүүсийг одоо би баг багт надад ямар ч зовлон байгаагүй гэж ярихаар заримдаа бас яг хүн болгон өөр гэхдээ хүүхдийн өөрийн гэсэн зовлонгууд байдаг шүү дээ. Одоо 5 6 наснд 10-аад наснд шилжилтийн наснд за ялангуяа хамгийн зовлонтой нас бол 13-аас 17 нас байдаг уулаасаа тий. Өстөө яхаа мэтгэ болцсон айгүй хэцүү нас байдаг шүү дээ. За тэгэл бас дараа нь 18-аас 21 нас ч гэсэн бас амаргүй шүү дээ. Тэгэл нас болгонд өөрийн гэсэн зовлонгууд байна. Яг хөө зүгээр зовлонгууд нь өөр болдог. Ингээд энэ зовлонгын хэмжээ нэгсээ нөгөө зовлонгын хэмжээ нь багасдаг ч юм уу байгаа. Тэрнээс биш бол зовлон бол уулаасаа түгээмэл хүн болгонд байдаг зүйл шүү дээ. Зүгээр яг хөө миний анзаарснаар одоо юу гэж хэлмээр юм. Хүн бүх асуудлаа шийдвэрлэж жаргалтай болно гэж хизээч байхгүй. Уулаа тийм цаг хизээч ирэхгүй. Хүний бүх асуудал шийдвэрлэгдэж дуусах цаг хизээч ирэхгүй. Одоо бидний бүгд эдийн засгийн асуудал дээр аягүй ач холбогдол өгдөг те. Зөвхөн мөнгөдөл болчвол баг мөнгөдөө зовдгоо ч юм шиг юм боддог. Гэтэл чинь бидний одоо энэ махан биетэй холбоотой үт өмнө зовлонгууд биш. Тэгэл сэтгэл санаатай холбоотой тэр бүхнээс яг арай жоохон хайтайхан орчинд арай нэг жоохон хайтайхан юм ууж байгаад ч юм уу зовхол ахaltaа ялгаана гэвэл тэрнээс биш бол амсаж яг тэр зовлон мэдэрч байгаагийн хувьд бол ер нь адилхан л ахaltaа. Тэгэхээр бид нар сэтгэл судлал гэдэг чинь ерөөсөө ямар ухаан гэхээр яг хүнийг ер нь жаргалтай болгох л ухаан шүү дээ. Ер нь амжилттай болгох тий. За та бол амжилттай шүү. Та амжилттай хүн гэдэг л одоо зүйлийг хүнд ингээ бүр сэтгэл зүйд нь одоо төр зур биш бүр байнгын төлөв байдал болгоо суулгаад өгчин. Тэгэхээр амжилттай хүнгээ өөрийгөө мэдэрч байгаа хүнд нэг ч зовлон тулгархгүй болно гэсэн үг биш шүү дээ. Нөгөө асуудлууд байсаар байна. Нөгөө хүн магадгүй бүтлгүүтж болно, буруу сонголт хийж болно. Бүр одоо мэдхгүй дампуурчж болно шүү дээ, тий. Гэхдээ ерөнхий төлөв байдал нь за би ер нь амжилттай. За энэ бол яг зүгээр нэг алхам байла, андуур байлаа гэж өнгөрөө явуулчих чадвар байхгүй юу? За тэгэхээр
сэтгэл зүй гэдэг энэ ухаан чинь хүнийг одоо за чи илүү одоо нэг залуу болчоод хөөрхөн болчоод арай илүү хилтэй болчоод за юу гэдэг чинь те арай өөр ажил хийдэг болчоод ч юм уу те тэгээд жаргалтай болно гэж байгаа зүйл биш байхгүй зүгээр яг одоо яг гарын дор байгаа зүйлээр яг энэ өгөгдөлтөөгөө таавал амжилттай гэдгийг л одоо хүнд одоо бүр дотроос нь итгүүлнэ гэсэн үг байхгүй гаднаас нь одоо ингээл зүгээр амьдрал сайхан бол биш шүү дээ тий тэр хүн өөр одоо тэр сэтгэл зүйч гэдэг хүн чинь бол зүгээр л хөтөж байхгүй тий за та одоо ингээд яваад үзтээ гэл өөрийнх нь сэтгэл рүү л нөгөө хүнийг явуулдаг тэр хүн өөрийнхөө хөлөөр одоо нэгсэндээ махан тодорхойлтоор хэлэх юм бол өөрийнхөө хөлөөр одоо хоёр зэр дээрээ тэр замыг туулах ёстой тий тэрнээс сэтгэл зүйчэд өөрүүлээд биш шүү дээ. Тэгээд тэр хүн өөрийнхөө сэтгэл рүү ороод тэр хаана юу байна, өөрийнхөө дурсамжуудыг ухаад, өөрийнхөө тэр өвдөлт гомдол одоо хаана ямар голомт байна, тэрийг олоод ингэх ёстой. Сэтгэл зүйч бол за тэрийг тэнд очиод тэмтрээд үзтээ тэгж гин үү? За одоо ингэж юм. За тэгвэл ингээд үзтээ гэл гадна талаас нь ярина. Тэр тухайн хүний сэтгэл дотор юу болоод байгааг ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Яг одоо харьцангуй хүмүүс энэ сэтгэл зүйч нарт ханддаг болж байгаа тий. За энэ нэг мэрэгжил байдаг юм байна. Заавал хүнд нэг хэрэгтэй ч юм шиг байна. Энтергээд ойлгоод байгаа тий. Гэхдээ баг одоо хандж байгаа хүмүүсийн за баг 80% гэж хэлж болно. Дандаа одоо төрийн тусламжийн юм шаарддаг тий. Өчигдөр би одоо ингээд нөхөртөөгөө муудаад ингэчлээ. Одоо би яах вэ? Тэгэхээр зэрэг одоо би жишээ нь юу гэж хэлэх үү? Тэр одоо надад хандж байгаа хүнийг одоо жишээлбэл чат бичиж гин гэж бодъё л та тий. Тэгэхээр танихгүй би уулзч үзээгүй, юм ярьж үзээгүй. Тэр хүн ямар өгдөлтэй хинбэ мэдэхгүй тий. Одоо материал гэж үзье л та тий. Тэр материал маань өөр хизээж миний үзэж хараагүй материалын талаар нэг юм ярьж штэ тий. Тэр хүн чинь бас өөрөөхөө л өнцгөр ярьж байгаа тий. Тэгж санагдсанараа. Тэгээд одоо яах вэ гэхээр би за яг би ингээд айгүй мэрэгэн түргэн байгаа л нэг юм хэлчихээ л та тий. За одоо нөхрөө тэгээрээ чи өөрөө ингээрээ гэд. За яг тэгээд тэр үйлчлэлээ гэж бодъё. Хэр удаан үйлчлэх вэ тий. Тэгэхээр зэрэг бид нар одоо түгээмэл ингээ анзаарэгдэад байгаа зүйл бол бид нар өөрийнхөө сэтгэлд маш үнэгүй юм шиг ханддаг тий. Миний сэтгэл бол зүгээр жижигхэн баг миний энэ хуруунаас жижигхэн тий гэж. Бид нар одоо жишээлбэл шүдээ онлайнаар эмчилүүлэн ч юм уу гэж одоо юу гэдгийг онлайнаар ер нь зөвлөгөө авна гэж байхгүй. Заавал очиж барьж үзээл одоо ер нь ингэнэ үстэй. Бид нар жишээлбэл хувцсны дизайнерд очиж загвар өгөхдөө хизээж онлайнаар өгөхгүй шүү дээ тий. Өөр очиж уулзаж ярьж ингэхгүй бол болохгүй тэр чинь ингээл одоо ганц юу бүхнийхээ төлөө бид нар одоо туйлын анхаарал хандж сэтгэлийг бол ингээд энэ ингээд байгаа байхгүй одоо би яах вэ гэд ингэж хандаж болохгүй шүү дээ. Энд чинь бидний бүр одоо зах хязгааргүй одоо баг томьёолтонд багтахгүй, тодорхойлолтонд багтахгүй дөрөв надад сэтгэл гэж юу вэ гэж асуухад би одоо тийм ээ гэд хэлчихвэл одоо бас айгүй тэнгэл зүйл ахгүй дуулаасаа юм ашлтанд багтахгүй л зүйл шүү дээ тий. Тэгэхээр тийм юмаа ингээд хүнд ярих гэж байж бид нар ингээл маш хурдан ингээ яах гэж юм шиг тий. Би ингээл танаас ганцхан цаг аваад уулзчих. Тэгвэл ингээл би болох гээд ингээ тий. Би ганцхан цагийн дотор тэр хүнийг юуг нь шийдэж чадахгүй шүү дээ. Тий. Одоо тэр хүнээс би ерөнхийдөө за энэ хүн болвол одоо өөрийнхөө талаар сайн мэддэг хүн байна, мэддэггүй хүн байна. Энэ хүн сэтгэл зүйн тоглоом тоглодог хүн байна, тоглодоггүй хүн байна. Ерөнхийдөө иймэрхүү асуудалтай юм шиг байна гэдэг маш бүдүүвчээр мэднүү болохоос тэр хүний хэлж байгаа бүх мэдээлэл бас үнэн биш. Одоо би та нарт өөрийнхөө тухай ярьж байгаа гэдэг чинь би энэ амгалан гэдэг хүнийг ингэж харж байгаагаа л ярьж байгаа шүү дээ. Энэ бол туйлын үнэн бас биш шүү дээ, тий. Тэгэхээр тэр нэг хүний ийм богинохон үнэн дээр тааруулж би одоо ингээд нэг юм ярих юм бол айгүй хариуцлагагүй зүйл болно л та тий. Тийм учраас би бол тийм ганцаарчлсан уулзалтаас бол нэлийн зайлс хийдэг. Уулаасаа ч одоо миний нөгөө өөрийн суралцж байгаа одоо байдал олон зүйл би зэрэг суралцж байна. Бас одоо ажлын шалтгаанаас болоод тий ямар хүмүүс би хөвчлэн өгдөг вэ гэвэл одоо бүх лекцээ ч юм уу сонссон тренингүүдтэй яваад үзсэн ер нь лекцээ сонсоход хүмүүс ингээ өөрийнхөө асуудлуудыг оншилдог би ер нь ингэсэн юм байна ингээд аам бэ шүү гэд ингээ яг баримжаагаар тий оншилно захим сургалт гэдэг чинь юу вэ гэвэл нөгөө хүмүүс маань
одоо мэдснээр асуудал алга болохгүй шүү дээ. Бид нэр одоо ингээд би нөгөө хүүхд рүүгээ орилоод идэх чинь ийм учиртай юм бэ шүү гэдгийг мэдлээ. Тэгээд мэдлээгээ шууд болчихгүй шүү дээ. Сургалтанд орно гэдэг чинь одоо яг нөгөө чин фитнест явж эхэлж байгаа байхгүй. Лекц нь бол нэг гарын авлага маягийн те. За энэ булчингаа хөгжүүлэх гэвэл энэ дасгал зүгээр шүү. Энэ булчин чинь ингээд дэвэл тэрнээс болж байгаа юм шүү гэл ингээд гарын авлага уншиж чинь. Тэглээгээд нөгөө булчин маань хэврээл байгаа шүү дээ. Тэгэхээр цахим сургалтанд ч ороод нөгөө мэдсэн зүйлээ яг дасгал хийгээд хэрэгжүүлээд нөгөө дурсамжаа сэргээгээд одоо яг нөгөө сэтгэл дотроо ороод ажиллаж эхэлж байгаа байхгүй юу тий. Тэгээд хүмүүсийн одоо ихэнхийн асуудал шийдэгдэнэ. Тэгээд одоо шийдэхдэггүй байгаа зүйлийг одоо сая ганцаарчилсан уулзалт авах хэрэгтэй. Тэгээд нэг удаагийн цагаар бас их юм болохгүй шүү дээ тий. Ер нь бол тууштай бас нэг тодорхой хугацаанд явж ээж үр дүнгээ өгнө. Ер нь яг баруунд Европт гэх юм уу да тий одоо өрнийн соёл иргэншлийн хувьд бол яг энэ сэтгэл зүйчтэй байх, сэтгэл зүйчдэр очно гэдэг бол нөгөө яг л нөгөө бидний махан биендээ эрүүл мэндэд анхаардаг шиг нэг юм байнгын зүйл болсон тий байна л да. Одоо соёлын нэг хэв маяг болсон ч юм уу тий удахгүй бид нарт ч гэсэн тийм болох л байх. Тэгээд харьцангуй бас энийг ингэж сонирхдаг ийм хүмүүс бас бий болж байгаа нь олон хүмүүс бас нөгөө ээж нар ялангуяа тий над дээр ээж нар их ирж байгаа. Тэгэхээр тэд нар маань хүүхдүүдтэйгээ зөв ойлголцъя. Хүүхдүүд маань бас миний амьдралыг битгий давтаасай ч юм уу гэсэн хандлага байгаад би их баярлагдав. За ингээд ухаад төгөөд ярих юм бол үнэхээр нэрээ горлоо байтугай одоо үзэгч олон маань гэсэндээ тэгээд тэр нь яа энэ нь юу ингэ асуумаар байгаа. Тэгээд олон хүнд бас хүртээмжтэй байлгах үүднээс Godal аппликейшнийг гаргасан гэдэг одоо мэдээг бид нараас үзэгчтэй хүргэх нь хамгийн одоо чухал болоод байна л да. Тэгээд сүүлийн хормыг бас үлдээгээд Godal аппликейшний талаар та танилцуулаач. Тийм тэгээд яг Godal бол анх миний гаргаж ирсэн сэтгүүл. Тэгээд энэ брендийн одоо юу гэх юм бараан тэмдгийг ч юм уу те энэ дээрээ би үндэслээд одоо дараагийнхаа энэ платформыг ажилуулж эхэлж байгаа. Тэгэхээр энэ Godal аппликейшн дээр маань одоо миний бүх лекцүүдийг худалдан аудио лекцүүдийг те худалдан авах боломжтой. Энэ Godal аппликейшн дээр бид нэр одоо энэ цахим сургалтуудаа явуулдаг. За тэгээд тэн дээр маань миний одоо олон бичвэрүүд, видеонууд ингээд байж байгаа тий одоо үн төлбөргүй хүмүүс мэдээлэл авах бүрэн боломжтой. За тэгээд сүүлд одоо гаргаад би сар болоогүй байгаа зүйл бол одоо хүмүүсийн нөгөө сэтгэлийн төлөв байдлууд тий сэтгэлийн өнгө гэдэг мүүд дагнаас гаргацсан байгаа. Тэнд болохоор сэтгэлийн ингээд 15 сүрэг одоо илрэл байгаа тий одоо уур гомдол үзэн ядалт хүчирхийлэл хардталт гэл тий тэгэхээр тэр бүхнийг мэдэрч байгаа хүмүүс одоо ихвчлэн бусдтай ярилцдаггүй шүү дээ тий хүн болгон одоо сэтгэл зүйчдэр очиод цаг аваад уулзаал байх боломж нь цаг завынч бэ эдийн засгийнч вэ бас одоо тэр нь тодорхой хэмжээний зориг хэрэгтэй бас тий тухайн хүний бэлтгэл төвшин хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйл бэлэн биш байгаа хүмүүс маань тэр аппликейшн руу ороод одоо анхан шатны байдлаар ингээд тусламж авах ч юм уу тий сэтгэлийн дэмжлэг авах боломжтой байгаа. Ер нь одоо энэ надад хэрэгтэй мүү хэрэггүй юу? Би ер нь хаана яваад энэ надад ер нь ямар асуудал байна? Тэр асуудлын уг нь одоо яг өнөөдөр одоо илрээд гараад байгаа чинь асуудал өөрөө юм уу? Эсвэл уг нь цаанаа байгаа мó энэ гэдгийг мэдхэд хэрэгтэй одоо текст, видео, аудио одоо бүхэл хэлбэрээр бид нар багтаахыг оролцсон. Тэгээ мэдээч хэрэг одоо аппликейшн маань шинэ залуу байгаа, засаж ажиллах зүйлүүд бол мэдээж байсаар л байна. Тэгэл одоо тэрийг хийж ин да. За баярлалаа. Тэгээд олон хүмүүс залуучууд, охтууд, ээжүүд, аауд даах эгчнэр дүүнэргээ бүгдээрээ сэтгэл зүйн талаар одоо бас мэдээлэлтэй болж иж энэ нийгэм маань өөрөө бас эрүүлжээд ингээд цаашдаас хамтдаа их гоё аз жаргалтай амьдрах боломж бүрдэх байх. Бүх юм бусдаас бүх юм гаднаас хайх биш дотроос өөрсдөөсөө хайгаад үзээсэй гэж бодож байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч ирж одоо маш сайхан ярилцлага өрнөсөн танд амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Том удахгүй бас одоо яг өөрөө тань сургалт болох гэж байгаа гэж сонссон. Тэгээд тэр сургалтанд бас олон хүмүүс хамрагдах байхаа. Тэгээд хамрагдаж байгаа хүмүүс ч гэсэндээ маш үр дүнтэй болох болоо гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Бидний урилгаар өнөөдөр цогтын амгалан сэтгэл судлаач хүрэлцээрлээ. Өглөө хөтөлбөр маань үргэлжилж байна. Хэсэг хугацааны дараа студид дээр иргэн уулзъя.